Тэр нэрээ Супогийнхоо адресыг яаж нэмэх үү гэдгийг хэлэх юм гарчиж. Одоо тэрийг бас хэлчих тий. За ингээд та бүхэн одоо Супого авчин. За Супо ингээд хэрвээ та нар Супогийнхоо network-ийг wallet-ыг гаргаж ирээгүй болвол add tokens хийгээгүй бол Супо харагдахгүй ингээд байгаад байна. Тийм учраас саяны үйлдвэрийг хийчихэд ерөөдөө Супо одоо ингээд хэд орж иржээ гэдгийг харахын тулд add token руу орчин. Add token руу ороод за шууд ингээд нөгөө Супо гэж харагдахгүй учраас custom token гэдэг рүү орно. За энэ дээр тэр саяны миний оруулдаг контакт адресыг ийгээд энэ дээр нь одоо Супо гэж бичээд за энэ дээр 18 гэдгээ бичээд за тэгээд add token гэж дарахаар би бол нэмсэн учраас ахиж add хийж болохгүй. Гэхдээ ингээд одоо энэ ингээд дарахаар add гэдэг ингээд дарахаар нөгөө листэнд чинь wallet-ийн чинь листэнд энэ харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр маш амархан зүгээр оролдоод нөхөр анх бол энэ Супогоныг зүгээр өнгөө таралтанд 10,000 өгчээсэн. За тэгээд тэрийг бол авсан. Дээрээс нь нөгөө юу байсан 0.2 төгрөгөөр худалдаж авч ирсэн. 0.2 одоо 1.7 төгрөг болчиход байна л та. Тэгээд яг 1.2-оор бодоход л бараг би 5 миний оруулсан мөнгө 5 нугарч ийн гэсэн. Тэгэхээр яг нугарах нь ч бас тийм чухал биш. Гол нь зүгээр яг Монгол coin дээрээс нь ингээд нөө жижиг биржээр гарч байгаа учраас холдер нэмэх зорилготой одоо энэ сүүлийн 15,000 токен баг 1-2 доллараар чамаагүй юу хийвэл 15,000-ыг өнгөө өгнө гэдэг байгаа тий. Бай хийвэл 15,000-ыг өнгөө өгнө гэдэг байгаа. Энийг зарлаж байгаа шүү. Тэгээ та бүхэн оролдоод үзээрэй, амжилт хүсье.